сайн мэдгэнэ үү? Би чинь тэмлэгт үзүүлсэн туршлагаас хаваалцъя гэж бодоод бичлэг хийж байна. Тэгээд яагаад би чинь явсан тухайгаа яриг гэх юм бол манай ээж хүүхний хадраар үдчихсэн. Тэгээд хадрын нийлэг рүү өсөрхийлж байсан учраас 2 удаа төлөх хэмжлэгийг хэлгэсэн. Тэгээд сүүлийн болохоор яг 2 сарын дараа дахиад шинэ голом төссөн байсан учраас бид нар бийж явахаар шийдээд хөтөж хайсан байгаа. Тэгээд сая болохоор өмнө харьцажсэн хөтөж өөрөө дамжуулаад эмнэлгээ сонгосон. Тэгээд тэр ихтэй холбогдоод шинжилгээнийхээ хариуг хятад хэл дээр орчуулад явуулсан. Томографийн шинжилгээний хариу, тэгээд хамгийн сүүлд өгсөн цусны шинжилгээнийхээ хариуг орчуулад явуулсан. За тэгээд хөтөж маань болохоор эмнэлгийнхаа төлбөрийг бэлнээр наваад ирүүл амар гэсэн учраас бид хоёр өнгөө солиулаад юунаар навж авсан. Тэр ихч бид хоёрт нэг Бээжингийн илэгний эмнэлэг гээд Capital Medical University гээд их сургуулийн харьяа Beijing UN Hospital гээд эмнэлгийг санал болгосон. Тэгээ энэ эмнэлэг нь болохоор мэдээж хамгийн сайн хавдрын эмнэлэг нь бол биш. Хамгийн сайн хавдрын эмнэлэг нь яг нэг улсын хавдрын эмнэлэг юм билээ. Тэгээ тэр нь амар их очртой байдаг учраас тэнд үзүүлэх юм бол угаасаа амар их цаг алдна. Тэгээ тэнд үзүүлсэн ч гэсэн тэдний болохоор хүнд кейсүүдээ эхлээд Beijing UN Hospital руугаа явуулж агаад тэгээ гайг болохоор нь буцааж аваад тэндээ хавдрын эмнэлэг хийлгдэг гэж хэлсэн учраас ер нь бол нөгөө санал болгосон эмнэлэгт нь хэвтер болсон. Нөгөө цаг алдахгүй байхын тулд шууд нөгөө хөтчдөө хэлээд хэвтэх бичиг гаргуулж авсан. Тэгээ хэвтэх бичиг гаргуулж авангуудаа шууд онгоцноо билетийг захиалаад тэгээд хятад оцсон өдрийнхөө маргааш шууд эмнэлэгтээ хэвтсэн. За эмнэлгийн хувьд болохоор илгээрээ мэргсэн эмнэлэг байсан. Судас боох, түлэх, тэгээд илийн хатуурал, илийн БЦ вирустай холбоотой эмчилгээнүүдээр аягүй сайн мэргсэн эмнэлэг байсан. Тэгээд энэ эмнэлэг нь болохоор хит хитэн блоктой, тэгээд өвчтнүүд нь бас гадаа салхилах талбайтай байсан болохоор бас их таалагдсан. Б блоктой өвчтнүүд нь хэвтэж эмчилүүлээд А блоктоо болохоор хаалганд орд юм лээ. Тэгээд тэр А блокоос Б блок руугаа явах гэсэн баг зэрэг төвхтэй санагдсан. Гэхдээ бол ер нь дэжгүй. Монголоос явахдаа юу бэлдэх вэ гэхээр шимжлээнийхээ хариунуудыг хятад хэл дээр орчуулад ерөнхийдөө томографийнхаа репортыг орчуулад цэсний шинжилгээгээ бас орчуулад ерөнхийдөө өвчнийхэн түүхийг хураангуй хэлбэрээр гаргаад хятад хэл дээр орчуулад аваад явбал зүгээр юм билээ. Мэдээж нөгөө хэрэгтэй аппликейшнуудаа татна Alipay, WeChat нөгөө газрын зургийн аппликейшнууд DD гэдэг нөгөө таксины аппликейшн дээр тэгээ VPN тэгээд eSIM бас авч авсан хамаагүй дээрх. Хад бол сахиур нь эвтэг сандалтай тэгээд төршлөгтэй сандал авч авбал айгүй зүгээр санагдсан. Тэгэхгүй бол нөгөө сандал нь амар хатуу болохоор 14 хоног тийм сандал дээр суухаар ер нь айгүй тухгүй амар хядарч юм байлээ. Тэгээд эмнэлэг твтж байгаа хүн маань айгүй баг хөдөлгөөн хийстэй хийхдээ ер нь хэвчийн дэглэн барьдаг учраас айгүй их уйдгаар юм байлээ. Тэгэхээр ном хүзүр тэгээд хөдөлгөөн шаардлагагүй хоббиний юмнуудыг авч явбал зүгээр юм лээ. Өөр Монголоос авч явах юм юу вэ гэхээр Jerky айгүй зүгээр санагдсан. Яг нөгөө магсаад байгаа үедээ хэрэглэвэл өрлөд юм авч явбал бас айгүй зүгээр санагдсан. Тэгээд ажилчны дараа даалт буурах магадaltaй байдаг учраас баг уу илсэн чихэр бас аваад явчихвал зүгээр юм шиг санагдсан. Тэгээд бид хоёр буудалтай нэг хонжоод маргааш нь юу ч идэж болгүйгээр шууд CT-гээ өгөөд эмнэлэгтээ бүртгэлээ хийлгээд шууд эмнэлэгтээ хэвцэн. Эмнэлэгтээ хэвцэнийхээ маргааш нь болохоор цэсний шинжилгээг нь аваад тэгээд нэг 2-3 хоногийн дараа мэс таслахын эмчтэй уулзаад ямар эмчилгээ тохирох вэ гэдгийг нь бол ер нь хэлж өгд юм лээ. Гэтэ яг өвчтөнтэйгөө нэг харилцаад байхгүйгээр одоо шууд тим эмчилгээ хийн гэдээ ерөнхийдөө бол шийдчихсэн юм лээ. Тэгээ Монголтай харьцуулахад болохоор энд боог эмчилгээ, төлөх эмчилгээ хоёрыг ерөнхийдөө хамтд нь хийх юм бэл. Тэгээд эхлээд боог эмчилгээ хийгээд 7 өдрийн дараа төлөх эмчилгээг хийсэн. Тэгээ хаалганд орох хүртлээр ер нь бол илэг хамгаалах эмчилгээ хийлгсэн. Эмч совилогч хамт хэвтэж эмчилж байгаа хүмүүс нь болохоор аягүй сайхан сэтгэлтэй тэгээд бид хоёр аягүй тусалсан. Тэгээ хоолны хувьд бол эмнэлгийн хоол аягүй хямдхан ерөнхийдөө 2 хүн бараг 20 янаар өглөөнийхөө цаг хангалттай худалдаад авчгаар байсан. Тэгээ аягүй эрүүл хоолнууд ирд юм билээ. Тэгээ өдөр болон оройн хоол болохоор ойрхон дэлгүүрээс судалдаж авчихсан. Энэ эмнэлэг нь болохоор хажууд Ванда гэдэг том моолтой. Тэгээ тэр моол дотор болохоор маш олон хоолны газрууд гэсэн болохоор тэндээс ерөнхийдөө Монгол хоолтой төстэй хоолнуудыг сонгож худалдаж авчихсан. Ерөнхийдөө бол амтнаа аюултай байсан. Тэгээ эмнэлэгт орохоор ерөнхийдөө тоогоог нь хураад авчихсан билээ. Тэр эндээс явахдаа тоогоотой явсан. Тэгээд ерөөсөө Монгол хоол идэхгүй байж байгаа зүгээр ирсэн. Өрөөндөө 3 өвчтөн ер нь хэвтэж эмчилүүлдэг. Тэгээ 3 өвчт нь гурлаа ингэ сахиуртай байдаг. Тэгээ өрөө нь бол аягүй жижигхан. Сахиурууд нь болохоор дэлгдэг эвхдэг өвчт юм билээ. Тэгээ гудас хүнжил дэр бас өгдөг тэр нь болохоор тусдаа үдээ нэг нийлээд 25 яна байсан баха өдрийн. Тэгэхээр нийлэн мөнгө хэмнэн. Гэхдээ бол тухтай гэж болохгүй. Тэгээд энэ дэрсний давуу тал нь болохоор боог эмчилгээ, төлөх эмчилгээ хоёрын хойлонгийн зэрэг хийх боломжтой. Тэгээд дээрэс нь томограф ашиглаж ажилбаруудаа хийдэг болохоор аягүй давуу талтай. Илүү нарийн санагцсан. Монголд болохоор эхо ашиглаж ер нь ажилбаруудаа хийдэг. Тэгээд надад болохоор илэг хамгаалал эмчилгээ нь бас аягүй сайн санагдсан.
хагалгааны дараа ерөнхийдөө бол 4-7 хоног ажиллаж иж өвчтнүүдийн эмнэлгээс нь гараад имлээ. Тэгэхээр aftercare бас айгүй сайн санагдсан. Сул тал нь болохоор шинжилгээний хариуг ерөөс цаасаар гаргаж өгдөг юм лээ. Одоо л шинжилгээний хариуг авч чадаагүй байгаа. Тэгээд мэдээж хэлний бэрхшээл маш их гарч ирсэн. Эмчтэйгээ би бол Google Translate ашиглаж харьцсан. Угаасаа нөгөө өвчтч маань өдөр болгон ирэх боломжгүй болохоор зарим тохиолдолд эмчтэйгээ Google Translate ашиглаж харьцаж исэн. Тэгээд бас нөгөө орчуулгын төхөөрөмж байд юм билээ. Монгол хэлнээс хятад хэл рүү, хятад хэлнээс монгол хэл рүү шууд орчуулдаг. Тэрийг авч явбал бас айгүй зүгээр санагдсан. Тэгээд өөр бас юу гэхээр эмнэлэг нь болохоор айгүй ариун цэвэр хангаагүй. Ер нь бол айгүй бохир санагдсан. Тэгээд тэрэнд нэг сэтгэл санаагаар унахгүй сэтгэл санааны бэлтгэлтэй явмаар юм билээ. За зардлын хувьд бид хоёр тест буюу боох хэмжлэгийг эхлээд хийлгсэн. Тэр нь болохоор 10,000 юан, харилцаагаар 10,000 юан. Тэгээд ablation бол буюу microwave ablation болохоор зүүнээсээ шалтгаалаад арай жоохон үнэтэй юм лээ. Тэгээд ерөнхийдөө бид хоёрын нийт эмнэлгийн зардал болохоор 43,000 юан болсон. Тэгээд байршуулгахдаа болохоор бид хоёр 60,000 юан байршуулад үлдээлийн эмнэлгээс гарахтаа буцааж авсан. Тэгээд бусад зардал онгоцны билет буудал зэрэг ерөнхийдөө хоёр хүний харилцаагаар 5 сая орчим болсон байгаа. Ерөнхийдөө хөтчөө айгүй сайн сонгох хэрэгтэй. Монгол хөтчүүд ерөнхийдөө 600 юан хийжсэн бол өөр монгол хөтчүүд нь 400 гэжсэн. Гэтэ манай хөтч болохоор ингээд би жоохон тойруулж ярьдаг болохоор зарим тохиолдолд бас ингээд хэл нэвтрүүлцгүй юмс бол бас гарч ирсэн. Тэгээ хөтч айгүй зөв сонгоорой гэж хэлмээр байна. Тэгээд тэгээ хамгийн чухал юм нь болохоор эмнэлгээс гарсны дараа 10 хоногийн дараа бүх эмчилгээтэй холбоотой бичиг баримтын эмнэлгээс нь гараад өгд юм лээ. Шууд эмнэлгээс нь гарахад бол өгд юм лээ. Тэгээд тэднэрийгээ болохоор хөтчдөө хэлж байгаад шуудан гарахаар ярилцсан байгаа. Тэгээд одоогор болохоор хариу нэрэг байгаа. Тэгээд ажилбараа хийлгэсний дараа тухайн хүний биеийн байдлаас хамаарат илэг хамгаалах эмчилгээ, эмийн эмчилгээ бичиж өгд юм лээ. Манай болохоор 1 сарын эмийн эмчилгээ байсан. Тэгээд сарын дараа дахиж томограф өгөөд эмчилгээнийхээ үр дүнг хараад харахстай. Тэгээд дахиж сэтрэхгүй байна гэсэн юм бол team guarantee уус байхгүй гэж хэлсэн. Тийм учраас байнгын тогтмол хянуулж авах хэрэгтэй. Тэгээд бас хагалгаа хийж дуусны дараа тэр хэсэгт ингэж төлсөн гээд ерөнхийдөө бол ажилбарынх нь бичлэгнүүдийг харуулж юм лээ. Тэгээд бас надад айгүй сонирхолтой санагдсан. Тэгээд бас хамгийн чухал юм нь явах билет аваад буцах билетээ ер нь авах байх хэрэгтэй шүү. Яа тэгэхээр очр айгүй ихтэй байдаг. Тэгээд байж л бас нөгөө шинжилгээний хариунаас шалтгаалаад зарим тохиолдолд ингээд голомтуудын тус тусад нь төлд юм билээ. Тийм болохоор нөгөө урьдчилан тааруулах боломжгүй зүйл гарч магадгүй учраас буцах тиктэй бол ер нь хамааргүй юм билээ. Ерөнхийдөө иймэрхүү байна. Жохон эмгэгтэйг ярьчлаа уучлаарай. Тэгээд бүгдээрээ ирүүл харъя. За одоо тэнд хийсэн эмчилгээнийхэн талаар баг зэрэг мэдээлэл өгье. Тэгээд хамгийн ихнийх нь эмчилгээ нь болохоор TACE буюу судас бүглэх эмчилгээ байсан. Бүглэх биш боох гэж монгол хэлдэг тийм. Тэгээд энэ эмчилгээг болохоор манай анхудаа хийлгсэн. Тэгээд тэнд болохоор бас томограф ашиглаж агаад энэ эмчилгээг хийдэм байлээ. Энэ эмчилгээ хийхдээ болохоор гуйных нь судсаар нэрийн гуурс оруулж агаад нөгөө илений хавдрыг тижээж байгаа судсыг ер нь дотроос нь бүгэлж байгаа гэж бодох юм лээ. Тэгэхдээ болохоор нэг баг зэргийн химийн бодис тэгээд судас бүглэх бодисыг аль аль нэг нь ашигладаг. Тэгээд ажилбар хийлгэснийхэн дараа болохоор ингээ хүлийн цайгаад чигээр нь байлгах хэрэгтэй. Хамаагүй хөдөлгөөн хийж болохгүй. Тэгээд сахиур нь болохоор хүлэнд нь сайн массаж хийж өгөөд өгөх хэрэгтэй мэлээ. Тэгээд энэ ажилбарт орохоос өмнө юу байдаг болохоор хоол сайд учраас тэгээд нэг 2 цагийн дараа суулгаад 4 цагийн дараа хоол идэж болд юм билээ. Тэгээд бүтэн шүнжэнгөө ерөнхийдөө болохоор нэг юу зүрхний бичлэг даралтыг хийнад ерөнхийдөө явд юм лээ. Ажилбар хийсний дараа өвчнөөсөө болоод тэгээд бас нөгөө ажилбар тарсан айцаас болоод даралт нь баг зэрэг ихсдэг. Тэгээд 7 оны дараа microwave ablation хийлгэхээр болоод басан тэр нь болохоор бүтэн өдөржингөө хоосон. Тэгээд бид хоёр чинь өмнөх шөнөөс нь ахуулаад хоосон байсаар хагаад орой 5 цагт бараг 6 цагт хагалгаанд орсон. Тэгээд үлсэн тохиолдолд болохоор нөгөө амино комплекс хийдэг юм билээ. Тэгээд яагаад бас юм мэдүүлгүй болохгүй байгаа вэ гэхээр нөгөө мэдээ алдуулагчаасаа болоод товчны амир мухай өрөдөг учраас үйлчлэгөө сэргийлэх зорилгоор ер нь бол юм мэдж уулгалдаг юм билээ. Тэгээд энэ ажилбар нь мөн томографаар харж агаад энэ ажилбараа гүйцэтгэдэг юм билээ. Тэгээд энэ болохоор бүтэн мэдээ алдуулалтаа явуулдаг болохоор бас янз бүрийн эрсдэл байгаа гэдэг бүх эрсдлийн тайлбарлаж өгөөд нөгөө нэг consent form дээр гарын үсэг зурвалт юм билээ. Тэгээд бид хоёрт болохоор энэ ажилбар нь арай жоохон хүнд санагдсан өмнөдөө харьцуулахад бол. Тэгээд энэ ажилбарыг бид хоёр 5 дахь өдөр хийлгээд тэгээд хагас бүтэн санд илэг хамгаалах эмчилгээ хийлгээд тэгээд нэгтгэт нь болохоор эмнэлгээсээ шууд гарсан. Ийм зузаан юу ирсэн? Материал ирсэн. Тэгээд энэ дээр нь болохоор хагалгааны үйл явцын репорт, томографийн репорт, тэгээд бүх шинжилгээнийх нь хариу, зардал, ямар эмчилгээ хийсэн бүгднийг бичээд оруулсан байт мэлээ. Тэгээд эмнэлгээс гарсныгаа дараа сарын дараа цусны шинжилгээ, цусны ерөнхий шинжилгээ, тэгээд томограф өгөөд
одоо прогресс нь хирагаад ер нь хийнх шаардлагатай байдсан билээ. Тэгээд ерөнхийдөө эмчилгээ бол айгүй сайн санагдсан. Хаалгаанд орохоос өмнө 4 хоног илэг хамгаалах эмчилгээ хийлгэж хагаад эхний хаалгаанд орсон. Тэгээд дахиад дараа нь 7 хоног эхний хаалгаанд орсны дараа 7 хоног дахиад илэг нөхөн сэргийг эмчилгээ хийгээд тэгээд тэрнийхээ дараа төлөх эмчилгээ хийсэн. Тэгээд монголчин бол ер нь ингээл хаалгаагаа хийжэл баг маргааш ингээ гаргацдаг шүү дээ. Угсаа айгүй тачаалтай илэгний хавтартай хүмүүс айгүй олон оочтой байдаг учраас шууд өвчтнүүдээ гаргацдаг. Тэнд болохоор яг ингээд өвчнөө recover хийхэд илүү сайн анхаарсан. Тэгээд эмчилгээгээ айгүй чанартай хийдэг юм шиг санагдсан. Тэгээ ерөнхийдөө хөдөлгөөн ер нь хорт юм байлээ. Айл болох хэвтрийн дэглэн бариад баг зэргийн хөдөлгөөн хийж болно гэж хэлбэл эмнэлгийн хашааг баг зэрэг тойрох ч юм уу тий. Түүнээс тийм хит aggressive тийм одоо жишээл дэлгүүр ингээ хэсэж болох.